сайн байцгаана уу? Herbalife Fitness зөвлөх Марла. Окей. За бид өнөөдөр бүтэн биеийн хүчний дасгалыг хийнэ. Бид өнөөдөр гантел хэрвээ гэрт нь клуб дээр нь гантел бол гантел ашиглана. Хэрвээ байхгүй бол өөртөө байгаа усны сав. За би өнөөдөр усны сав ашиглаж дасгалаа гинэ. За тэгээд энэ удаа цаг байхгүй тоогоор бид хоёртай хамт их болохоор та хүмүүнийхээ яг ингээ бодтер хажууд байгаа юм шиг тоодгоо хамт би хийж байгаа дасгалуудаа бие болж байгаа мэдрээд явцаараа. За энэ эхлэхээс өмнө хэдүүлээ халаалт нэг цөөхөө хэдэн дасгалыг хийж. За эндээс ерөнхийдөө бүтэн биеийн хөл болон хэвлийн хэсэг нуруу гар орсон болохоор за доод зүгээс эхлээд за хөлийн үлмийн дээр 100-ын доод 2 3 4 5 6 за энэ удаа энэ баруун талаас эхлэлээ өвдөх хойшоогоо баба ингрэц 1 2 3 буцаагаад урагшаага 4 5 6 нөгөө талаа яг адилхан хойшоогоо 3 тоо баба 1 2 3 за эндээс ташаа хэсэг 1 2 3 за тэгээ дараагийнх нь болохоор өдөг өргөлөө баруун зүг ээлжлээд хоп 1 2 3 4 5 6 за хоёроо ташаан дээр баруун руугаа эргээд зөөлөн 3хан тоотой 1 2 3 эсрэгтэлтэй явлаа 3 2 1 за эндээс нэг гар хөвлийн дээр нэг гар нуруун дээр өвдөг хагас нуглаад угшаага 6 тоотой за good morning явлаа ба 1 2 3 4 5 6 за эндээс тохоо өөрөөр угшаага явлаа тохоод 1 2 3 4 5 6 эсрэгтэлтэй 1 2 3 4 5 6 цаанаас баруун зүг ээлжлээд зурга за сүүлэх гар газар үлээ дээшээ толгоод 1 2 3 4 5 зурга за ингээд үнэн сахлаа хамт хэлцгээе. За бүгдээрээ үндсэн дасгалаа эхлэе. За хамгийн ихний хөдөлгөөн дээр бид нэг ширхэгжийн хэрэгтэй гантел юм уу усны сав бэлдээ. За хэрвээ 100 хөлөө урагшаа тавьсан бол баруун талдаа жингээ аваад за хойдлын өвдгийг хагас нуглаа. За энэ гар доош шулуун цэжээ хагас муусан байрлалаас тоог дэше татъя. 1 за 2 талаас солиод за энэ дасгал маань ерөнхийдөө далбаа нурууны дээд хэсгийн булчин гэж нууж байгаа тийм. За эхлэе. 1 2 3 дээрээ 1 секунд бариад болох нь 4 5 6 7 8 сүүлийн 4 reps 4 3 2 1 хайргууд нуруу яг мөний ард зэг гэдээ бас орж ин тээ. За 20 дасгал маань болохоор хэдүүлээ. За 2 гантел юм уу гэр ивэл авлаа. За энэ цуцчээ. За 2 усаа хөдөлөө байж болно энэ удаа жинтэй. Хайчин суулт явахны эхлээд би хийх хөдөлгөөнийг харуулчих дандаа хэдүүлээ зүүн талаас эхлэн. Зүүн бол хайчин суулт суулаа. Хөл өргөлөө байрандаа ирлээ. 1 за гихэмчлэн жоохоо хэлбэрчлэн их юм хэдүүлээ марлаг дагаад байрандаа суулаа. 1 2 жоохоо хөндрүүлсэн гэх юм бол энэ дагаад явах нь. За хэдүүлээ хамтдаа
12 тоотой нурагч. Жисүүлт. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за сүүлийн 2хан тоотой. Сүүлийн за хүчний дасгал гэдэг нь хурдан биштэй айлуулах темпо булчингийн агшил суналтан дээр хэдүүлээ анхаарах хэрэгтэй болохоор яарахгүйгээр явгүй булчин дээр ачаалаа мэдрэх юм маш чухал. За ингээд нөгөө талдаа ачаасуулт 1 2 3 4 тэнцвэр оллоо. 5 6 талд орчин. 7 ачаасуулт 8 9 10 сүүлийн 2 тоотой. Сүүлийн ганц тоотой. 12 тоо. Би лавр хэсэг. Яадаг юм аа. 3 дахь тасгал маань. За дараагийн 3 дахь хөдөлгөөн муу ялгаагүй хосчин хэрэглэн. За хос усны сав. За хөлдөө өмөрний хэмжээтэй зайтай. 2 гараа урталтаа авчиг. За эндээс доош явахдаа 3 секунд, дээшээ босохдоо 1 секунд гэсэн темпотой явна. За 1 2 3 босохдоо дээшээ түлхэх юм нэ. За би болохоор хагас явна. Роки доош бүтэн яв. За өөртөө ачааллаа гоё мэдрээд бай. За хамтдаа хийцгээе. Жингээ авлаа. 1 2 3 За энэ темпээр явш. За 1 2 3 Төлөлөө 4 5 6 7 8 9 10 сүүлийн 2 11 Аммаа өсгөлнө тий. 3 За хөл болов суугаланд түлхэх хөдөлгөөн орж хэдүүлээ гантэлээ түүр тавьж гаад. За энэ хөдөө нэг хөл орсон, ягийн түлхэлд орсон юмуд болохоор яг хос гантэл юм уу гэрээ барьж гаад гарын 2 толгойныг булчин төлөө ачаалуулсан дээр зя. Гантэл авч. За энэ болохоор талдаа 12 бас л муу ялгаагүй хөдөө гарын 2 толгойны булчин дээрээ булчин чангалаа 1 секунд барьлаа. Буулаа гихвчлэн баруун зүй ижлээд явна. Яа эндээс хэдүүлээ 24 тоотой төвчээртэй тоогоо дагаад хамтаагаар явлаа. 1 2 3 айлуулахын биеэс авахгүйгээр зөвхөн хаардлаа. 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 17 18 19 20 21
22 сүүлийн 2хан тоо. Яг нэг булчин халуун өргөөл илүү хүнжсэн бол жимбэс бол булчин илүү яхаа 24. Цаадад нэг усууч хоолоо чивлээ. Түр амс хийгээд дараагийн цагтаа үргэлжлүүлцгээе. За дараагийн өвчний дасгал маань мөрлөө чиглэсэн дасгал их нь. За хэдүүлэн нь хос жин хэрэгтэй. За эндээс хөлдөө мөрний хэмжээтэй зайтай зогслоо. За 2 гарын шулуун урагшаа өргөлөө булгалаа. Хажуу тишээ. За ингээд нэг репсгээ тоолоод байна. За бүгдээрээ бэлтлээ дэш өргөлөө. За хажуу тишээ. 1 амсаад өгчихгүй. 2 За хэрвээ бүр жинхэнэ санагдчихвэл хоосон явсан ч болно. 4 5 6 мөн ялгаа үдээрээ 1 секунд бариад 7 8 9 сүүлийн 2 11 12 за барь 1 2 За ингээд 6 дахь хүчний дасгал нь болохоор цээж рүү биеийн дээдс рүү чиглэсэн байгаа. Эхлээд тийм хөдөлгөөн эндээс нэг харуулчих. За гантел юм уу гэрээ авлаа. За дасгалын гуцсан дээр хөвтлээ бүтэн уулан дээр. За эндээс мөн ялгаагүй жингээ дээрээ авлаа. Та зүрглөө. За энэ дээр тохоо газартай параллел 1 секунд барьлаа. Хоп 1. За гэх мэтлэн хэдүүлээ энэ удаа 12 тоогоор биш 20 удаа явах нэ. За бэлтгэл ажиллаа хийгээд за бүгдээ хамтаа байр ажиллаад 20 тоолоо. За миний хувьд болохоор тааз өргөөд за амарлаа гарч явах юм бол тааз газар дээр хэдүүлээ бас явж байгаа нуруу өгдөг гэх юм бол за эндээс тооллоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 сүүлийн ганцхан 20 удаа зяа ингээд. За хэдүүлгийнхаа дараагийн дасгал болохоор гуйны ардтал болон нуруу за өгзөгдрөө чиглэсэн дасгал гэх нэ. За мөн ялгаагүй бас гантел авлаа. За эндээс хөлдөө мөрний хэмжээтэй зайтай зогсчий. Өвдгийг суллаад за нуруу чанга хийвэрээ зөөлөн догшоо. За шилмий дунд хүрлээ. Буцаад ташаа хэцэрлээ. 1. За яг форм алдахгүй явъя. За эхлээд 1. Нуруу хатахгүй. Нуруу алдахгүй. 3 4 5 6 7 8 9 10 11
За хамгийн сүүлийн хэсэг болохоор сайланжс явна хэдүүлээ байгаа гантел бол гэрч ингээ урдаа авлаа. Та зөвхөн нэг тал руугаа 12 удаа явах нэ. За эндээс та хойшоогоо суулаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 зяа жоо хамарч болно. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө талдаа яг адилхан хайлуулах таас хойш явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 сүүлийн 2 11 12 зя За ингээд 8 төрлийн дасгалыг нэг бүтэн сет явлаа. Мэдээж нөө булчин те илүү хөгжүүлэх булчин дээр илүү ачаал өгөх гэх юм бол яг энэ зөвхөн нэг Орсын 12 оролт маань болохоор бас хараахан үр дүнгүй байж магадгүй. Тэгэхээр 2-оос 3 сет давтчихээж булчинг ажилуулж илүү үр дүнтэй болох нэ. Тэгэхээр хэдүүлээ ахаад нэг раунд хамтдаа идэх. За энэ удаа бид төр баярлалаа солины удаа гарна. Эхнээсээ тайлбарлах хөдөлгөөнүүдийг ихээр за зөвхөн хөдөлгөөн дээр хэдүүлээ фокус анхаарлаад хамтдаа байцгаараа. За. Агни роос хэдүүлээ дахиад явлаа. За мэдээж яахгүй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 за яг байранда таас солиод за ялгаагүй 12 тоотой таас жоохон хошоо цээж жоохон унлаа. Татлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 11 сүүлийн ганцхан 12. За дараагийн хөдөлгөөн маань ланц байгаа тий. За бүгдээ зөв өглөө урагшаа тавьчих. За би болохоор арай хэлбэршүүлсэн. Рокки жоохон хөндрөөсөө хэлбэр явж байгаа. За доошо суулаа. 1 2 3 4 аль болох хүртлийн хөлн дээр ачааллаа өгөөд 5 6 7 8 9 10 11 сүүлийн ганц 12. За хөлөө солиод хөлөө тэгсэрчээ. За хөлөө солио. За тааш. 1 2 3 4 5 6 гоё ялаа шаталж 7 8 9
10 сүүлийн 2 11 12 За дараагийнхаа бүгдээрээ трастер нөгөө нэг 2 шингээ ууртаа авлаа. Доош уусны темпо суултаа сүлийн 12 тооцъя. Нэг. Барла. Зэрлээ. 2 3 4 5 6 7 8 За сүлийн 4 тоо 9 10 11 сүлийн ганцхан. Яг тасалман талдаа авахгүй явж ин зяа тэгээд. Ингээд тавиад гар хөлөөс сэгсэрчээ. За дараагийн гэдэг нь хөнгөн байгуулах хөгжлүүлэх мөрөн боломжтой магадгүй хүн чинь олдонд наамт маань хэсэх бах те. За дараагийн дасгал маань гарын 2 дахь тий. За хөлдөө мөрний хэмжээтэй зайтай хөвлөний ууж хаг. Биш явлаа. Баруун. Дээр нэг секунд бариад болох юм. 2 4 5 7 8 9 10 11 12 талд орчих. 13 14 15 16 17 18 19 20 сүүлийн 4 3 2 1 Яг хорилгод орж байгаа чинь яад үрдэх одоо яг сүүлийн 4 дасгал болцсон. За бидний 5 дахь дасгал маань болохоор хэдүүлээ ирч чадахгүйгээр мөрлөө чиглэсэн дасгал байгаа. За эндээс мөн ялгаагүй. Чингүүдээ уртаа авлаа. Хоёр л мөрний юм уу ташааны доор ирлээ өвдөг чүүд нуглаад. За эндээс буулаа тохоо жоох нуглаастайгаа. 1 2 3 тав таалдаа орчин. Яг гоох нь мөн чухал. 7 болж хаал өргөөд байна гэдэг чи яг маш зүг ачаал авч байна. 9 Хало. Сүлийн ганцхан. За дараагийн хөдөлгөөн цээж ахалтай. За би болохоор арай жоо хэлбэршүүлсэн явж байгаа. За таашаа буулаа. Хоп. Хэмжээ хуурдаг. 1 2 3 20 тавина. 4 5 6 7 болгохтаа үлээлэг удаа 8 ордоо 9 10 11 12 13 14 15 сүлийн 5 4 3 2 сүлийн ганц.
За ярьж чадахгүйгээр сүүлийн 2 эсвэл мэдээж хүчнээс яг юм амар динамик гэж хүчтэй хурдан байдаг те. Булчин дээр яг энэ агшилт суналт булчин дээр яг ачаал өрхөн чухал байдаг болохоор тоонууд нь бас юм шиг хүн чинтэй байдаг. Сетүүд юм 2 3 хүн байдаг. За тоонууд нь түн ялгаагүй жингээд агаад 8-аас 12-ийн хооронд. За тэгээд л 2 л мөн хэмжээтэй зайтай. Яг адилхан таац хоошоо, цээж доошоо жим маань битийгээ ойрхоо. Хоп. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Яман төвшин өөр ах юм бол авж байгаа чинь 30 40 50 өөр бас байх бүр боломжтой. За мөн өөр хүнд жим байх юм бол 2 дахь раунд жингээ бас өндрүүлж болно те. За сүүлийн хөдөлгөөн хөлдөө мөрний хэмжээс өргөн зайтай. За хажууд руугаа хайцвал те. 1 2 3 4 7 9 10 сүүлийн 2 11 12 за өглөө нэгсгсрээд эсрэг талаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 За ингээд дасгалын турш хамт байсан, тууштай байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн сонирхолтой дасгалаараа бүгдээ хамтдаа уулзцгаая. баярлалаа.